Монгол Улсын хөгжлийн банк олон улсын зах зээл дээр 500 сая долларын үнийн дүнтэй 5 жилийн хугацаатай бонд амжилттай арилжаалж дууслаа. Тэгэхээр олон улсын зах зээл дээрээс ерөнхийдөө бас аль зах зээлээс хөрөнгө оруулагчид хамгийн идэвхтэй оролцсон бэ? За энэ мэдээс хамгийн гол нь бондын арилжаалт холбоотой шинэ мэдээлэлээс өрөхгүй. За та бүхэн өдрийн мэдвэрлэлээ. За Монгол Улсын хөгжлийн банк 2018 оноос хойш анхудаас олон улсын зах зээл дээр нээлттэй бондын арилжаагаа амжилттай хийж дуусгалаа. За бондын арилжааны хувьд бол нээлттэй хэлбэрээр за Аз, Европ, Хойд Америкийн зах зээл дээр бонд амжилттай арилжааллаа. За нийт одоо захиалга авсан арилжаалсан арилжааныхаа дархалтай мэдээг харах юм бол 40 орчим хувь нь болохоор Европын зах зээл дээрээс, за 28% нь Хойд Америкийн зах зээл дээрээс, 27% нь Азийн зах зээл дээрээс хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулсан байна. За татан төлрөөсөн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөнөөс сонирхуулахгүй юу? За хөгжлийн банкаас ямар зэслүүдэд хөрөнгө оруулснаар эргээд эдийн засагт хамгийн өндөр үнц нь бий болно гэж бас харж төлөвлөж байна. Яг хоо хоёр зорилготой хөрөнгө татан төлөвлөж байгаа. За нэгдүгürt бол хөгжлийн банк одоо энэ тодорхой хугацааны дараа энэ хүндрэлтэй нөхцөл байдлаа даван туулаад бас олон улсын хөрөнгөний зах зээл дээр олон улсын хөрөнгө оруулагч дахин бас өөрийгөө таниулах зорилготой нэгдүгürt. Хоёрдугаарт энэ эрчим хүчний хомсдол буюу одоо энэ Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөд ойлдуулаад дотоодын эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх, за дээрэс нь дэд бүтцийн хөгжлийг дэмжих энэ чиглэлийн төслүүдээр санхүүжилт олгох тийм төлөвлөгөөтэйгээр за эхний санхүүжилтээ бол босголоо. Нөгөө талдаа бас энэ санхүүжилтээр өмнө татан төлрөөсөн их усрынхаа өртгийг бууруулах зорилго бас байна. За роуд-шоуны үеэр хөрөнгө оруулагчид хамгийн хямар асуултыг асууж исэн бэ? Бас үүнээс гадна за санал болгосон дүнгээс 5 дахин давж бас 263 тэрбум гэдэг бол нэлээд өндөр түн шүү дээ. Тэгэхээр эргээд бас хөрөнгө оруулагчдын бас сэтгэл эмс хэрэгсийн төр зургтай байгаа гэж харж байна. Хамгийн чухал бас энэ итгэл зэрэг нөлөөсөн тус банкны танай банкны зүгээс гаргасан шийдвэр бас ямар байсан гэж харж байна. Тийм, хөрөнгө оруулагчдын зүгээс бол хөгжлийн банкнд итгэл сайн байна. За хөгжлийн банкнд гэлтгүй энэ өөрөө Монгол Улсын макро эдийн засаг, за энэ эдийн засгийн эдийн төлөвт бас итгэж чинь гэсэн үг. За роуд-шоуны үеэр бол бид одоо 100 орчим хөрөнгө оруулагчтай бас уулзаж өөрсдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдаа одоо бас ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа. За хөрөнгө оруулагчдын зүгээс бол хөгжлийн банкн дээр хэрэгжүүлж байгаа шинжилгээний бодлого, за засаглалын шинжилэл, дээрээс нь эрсдэлтэй ах чадварыг сайжруулах талаар хийгдсэн чиглэлээр хийгдсэн ажлууд, за чанаргүй энэ үр авлагыг одоо үешдээ шийдвэрлэж буй байдалд бол бас нэлээд таатай үнэлтөглөө. За цаашдаа бас энэ татан төлрөөсөн хөрөнгөөр хэрэгжүүлэх одоо энэ төсөл хөтөлбөрүүд дээр л нэлээд хөрөнгө оруулагчдын зүгээс итгэж байгаа нь бол харагдаж байна. За засгийн газрын бондтой харьцуулахад бол хүүгийн зүрх мэдгэдэггүй засаа багасан юм дүр зурагтай байгаа. Тэгэхээр бас энэ хүү хэлцэл Монголын дараагийн бас олон улсын үндэс цаас гаргагчтай шинэ бенчмарк болж чадж байгаа болоо тань дээр ямар байна? Тийм, энэ хэлцэл маань зөвхөн одоо хөгжлийн банкны бонд босгосон одоо бонд хөтөлбөр борлуулсан гэхээс илүүтэйгээр дараагийн бенчмарк болж байгаа. За засгийн газрын бонд виз тооцох юм бол засгийн газрын баталгаагүй гарсан хамгийн бага одоо купонтой хүүтэй бонд болж байна. За дээрээс нь энэ хөрөнгө оруулагчдын бүтцийг авч үзэх юм бол яг энэ томоохон стратеги хөрөнгө оруулагчдаа маш их орж ирсэн. За энэ бол өөрөө бас их чухал. Дараачийн одоо Монголын зах зээл дээрээс олон улсын зах зээл рүү одоо бонд орох хайлтууд бол нэлээд сайн одоо бенчмарк болж байна. За хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүдээс хамгийн сүүлийн датанаас сонирхуулахгүй юу? За аудит лиценз тайлангаас харах юм бол бас эргэлтийн хөрөнгө бас нэлээд бас идэвхжсэн юм дүр зурагтай байсан шүү дээ. Тий. Хөгжлийн банкны одоо мөнгө хөрөнгийн үйлдэл дээрээс нь за эрсдэлтэй ах чадвар буюу өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэг гол үзүүлэлтүүд бол маш сайн байна. За мэдээж бидэнд бол чанаргүй зүйлийн асуудлууд байгаа. Тэгээ энэтэй бол үүшигтэй ажиллаж байна. Ер нь бол хөгжлийн банк бол өөрийнхөө одоо энэ хямралт үеийг даван туулсан. Үнийг ч гэсэн одоо олон улсын хөрөнгө оруулагч төлөөлөнд зөвшөөрч бас түрүү хэлсэн нөгөө захиалга маань 2.5 дахин давж биеллээ гэдэг бол олон улсын хөрөнгө оруулагч бас хөгжлийн банкнд итгэж хөрөнгө оруулах сонирхол их байна л гэсэн. Чанаргүй зээл дээр бас үе шаттайгаар ажиллаж гин гэж ямар гол ажлууд хийгдэж бол эндээс бас явцаас нь сонирхолтой юу? За голлох томоохон чанаргүй зээлүүдийг шийдвэрлэх чиглэлээр засгийн газартай хамтарч ажиллаж байна. Монгол Улсын газартай. За тухайлсан зээлүүд дээр ерөөдөө 3 үе шаттай арга хэмжээ байгаа зээлүүдэд багцлалцсан ажиллаж байна. Нэгдүгürt бол энэ засгийн газартай хамтарч асуудлыг шийдвэрлэх томоохон зээлүүд. За хоёрдугаарт нь бол энэ актив удирдлагын мэргэжлийн байгууллагууд руу бас байгуулах. Тэгээ энэ байгууллагууд руу шилжүүлэх байдлаар шийдвэрлэхээр хоёрдугаар бүлэг зээлүүд. За гуравдугаарт нь бол энэ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаад бас шийдвэрлэж байгаа зээлүүд байна.
За дэлхийн эрчим хүчний шилжиж стратеги ашигт малтмалын эрэлтээс Монголд ямар боломжийг эргээд нээж байгаа бол та саяас эрчим хүчтэй холбоотойс голлохоос асуудлуудыг хөндөж ярьсан. Тэгэхээр энэхүү боломжийг магадгүй эргээд бодит эдийн засгийн өсөлт олох гэд хөгжлийн банкас ямар үүрэг ролтой гүйцэтгэж ажиллах боломжтой гэж харж байна. Тэг угаасаа хөгжлийн банкны маань үндсэн зорилго бол энэ олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс их усүрийг татан төлрүүлж энэ үндэсний томоохон төсөлтөлүүрдээ санхүүжүүлэх шүү дээ, тий. Бодлогын банк гэдэг утгаараа. Тэгээ хөгжлийн банк бол одоо яг өөрийнхөө үндсэн үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр бол нэлээд төвтэй ажиллаж эргээгээд одоо бодлогын банк гэдэг энэ статусаа бас нийгэмд дээрээс нь олон улсын хөрөнгөний зах зээл таниулах чиглэлээр бол нэлээд төвтэй ажиллаж байгаа. За таны хэлсэнчлэн одоо энэ сэргээгдэх эрчим хүчний чиглэл дээрээс нь энэ критикал минералын асуудлууд бол сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын гол тренд болж байна. За хөрөнгө оруулагч нар ч гэсэн энэ чиглэлээр бас хөрөнгө оруулах, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Манайх бол эргээгээд яг энэ сонирхолтод нийцсэн критикал минерал дээрээс нь энэ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төслөдлөөр хэрэгжүүлэхэд асар их нөөц болцоотой одоо байгалийн баялаг тэр нөөцүүд нь байгаа ийм боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ байгаа боломжийг олон улсын зах зээл дээрх тэр нөгөө хямд өртөгтэй хөөсвөртэй хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр л бас хөгжлийн банк нэлээ ирээдүйд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. За шин санхүүжилтийг олон улсын зах зээлээс амжилттай татчихлаа. Одоо энэ онд дараагийн алхам юу байх вэ? 26 оноос хэрэгжүүлэх бусад онцлог гол үйл явдлаас сонирхолтой юу? Тийм мэдээж одоо татан төлрүүлсэн энэ өнгөөр төслөдлөр санхүүжүүлэх ажлууд байна. Түрүүнд дурдсан дэд бүтцийн төслүүд, эрчим хүчний төслүүдээ бол санхүүжилтээ бол энэ онд багтааж хийн. За хүмүүс бас нэлээд шүүмжилдэг нөгөө их усүр татан төлрүүлчихэд санхүүжилт хийхгүй хүүдэлж байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ удаагийн их усүр маань бас нэг онцлог нь юу гэхээр бид нар хямд өртөгтэй их усүр татсан төлөөс учраас дотоодын зах зээл дээр, банк орны зах зээл дээр энэ их усүрийг бас алдагдaltaгүй менеж хийх боломж байгаа. За нөгөө талдаа хөгжлийн банк гол нь энэ төслүүдүүдээ санхүүжлэх ажил дээр одоо нэлээд төвлөрч ажиллана. Та хөгжлийн банкыг бас Монголын хөгжлийн төслүүдийг олон улсын урт хугацааны хөрөнгөтэй холбоох институт гэж бас тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ алсын харагс бодит ажил хэрэг болгохын тулд ямар стратеги цаашдаа баримталж ажиллахаар төлөвлөж байгаа юм бол? Тий, энэ нөгөө эдийн засгийн хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлтэй л хойж ажиллаж байгаа тийм. Тэгэхээр энэ манай хөгжлийн банкны стратеги төлөвлөгөө маань өөрөө үнэтэй уялдаж гарч байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн потенциалыг нэмэх, эдийн засгийг дийлэх энэ чиглэлд гол хөрөнгө оруулалтыг хөгжлийн банк бас татан төвлөрүүлж ажиллана. За олон улсын хөгжлийн байгууллага болон хөрөнгө оруулалт олон улсын хөрөнгө оруулагчдтайгаас хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна. За эх 5-аас 10 жилдээс хөгжлийн банкас ямар байгууллага болж хөгжин шаарч байна. Тэгээ олон улсын хөрөнгө оруулагч нартай бол бид нэр идэвхтэй бас хамтарч ажиллаж байна. За хамтын ажиллагаагаа ч өргөжүүлж байна. За үүний ч сая илэрлэл нь одоо харагдлаа. Сая манай одоо бонд гарах процесс дээр за жишээлбэл 120 гаруй айл олон улсын томоохон айлууд захиалга өглөө. За үүнээс яг ингээд нөгөө бондын хойролттой хийсний дараа ингээ харахад бол олон улсын нэр бүнд бүхий одоо урт хугацаанд яг хөрөнгө оруулалт хийдэг. Энэ айлууд бол бүгд орж ирлээ. Тэгээ энэ нүрээ бас энэ олон улсын зах зээл дээрх хөгжлийн банкны нэр хүндийг сайжруулах, эргээгээд энэ хөгжлийн банкны бонд маань өөрөө бас нөгөө эрэлт өндөртэй, хөрөх чадвар сайтай байх энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа. За энд бас нэг дурдах ёстой зүйл нь болохоор олон улсын бондын гол индексүүд гардаг. За тэгээд энэ гол индексүүдэд одоо орох, саний гаргасан бонд маань орох бас шалгуур хангацж байгаа. Хэрвээ энэ индексүүдэд орох юм бол бас мөн л адил одоо нэг олон улсын зах зээл дээрх хөгжлийн банкны байр суурийг нэлээд сайжруулж нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. За хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд мэдээж бас тухайн банк болон зас компани санхугаас гадна засаглалын үзүүлэлт байдаг шүү. Тэгэхээр хөгжлийн банк засаглалын түвшиндээс ямар ажлуудыг дараагийн шатанд гаргахаас төвлөрч анхаарч ажиллаж байна. Тийм энэ бол бас их чухал асуудал байгаа. Сая бас яг нэг урууч чоны өрнөлөө яригдлаа. За тэгээд хөгжлийн банк мэдээж одоо энэ дотоод бүтэцгэн байгуулалтын өөрчлөлт, за оновчтой засаглалын, зохистой засаглалын зарчмын дагуу тодорхой ажлуудыг бид нар хийж. За үүнээс хамгийн гол нь бол хоёр ажлыг бас энэ дээр дурдмаар. Нэгдүгürt Азийн хөгжлийн банктай хамтраад хөгжлийн банкын дотоод үйл ажиллагаа засаглал сайжруулах ажлыг хийж. За тэгээд Азийн хөгжлийн банкнаас манай техник төсөл зохицуулж байгаа тодорхой ажлууд хийгдэж байна. За цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргацсан. Би нөөс энэ төлөвлөгөөг одоо баримталж ажиллаж байна. За нөгөө талдаа Дэлхийн банктай хамтраад Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг одоо шинжлэх ажлыг хийгээд дуусч байна үндсэндээ. За энэ намрын чуулганд бол эдийн засгийн хөгжлийн ямар дамжуулаад энийг бас өргөн барина. За ингээд энэ хуулийн шинжилгээний асуудал, дээрээс нь дотоод үйл ажиллагааны
засаглалын сайжруулалтын асуудал хийгдсэний дараа бол хөгжлийн банкус энэ олон улсын гишигт энэ засаглал үйл ажиллагааны чиглэлээр бол төгс өссөн байгууллага болно гэдэгт бүр итгэлтэй.